Өнөөдөр Монгол улсад бүхэл эрх мэдэл, бүхэл мөнгө төгрөг, бүхэл өмч хөрөнгө төр дээр л овоологдоод байгаа. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас бидэнд гаргаж өгсөн мэдээллээр болохоор төрийн өмчт компаниуд дээр нийтдээ 65 гаруй их найд төгрөгийн өмч хөрөнгө байгаа гэсэн мэдээлэл байгаа. За жилдээ бараг 25 их найд орчим төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж байна. За тэгээд энэ төрийн өмчт компаниудын засаглалын асуудал, төрийн өмчт компаниуд дээр гарч байгаа алдаа завхарлуудын талаар бол маш их ярьдаг. Гэсээрнээ асуудал шийдэгддэггүй. За хувь санаачлагчийн оруулж ирж байгаа асуудлыг бол маш сайн ойлгож байгаа. Төрийн өмчт үйлдвэрийн газар гэдэг иргэний хуульдч байхгүй, компани хуульдч байхгүй, ийм нэг юм сонин нэршлэр бол он удаан жил тодорхой байгууллагууд бол үйл ажиллагаа явуулсан. Тэрийг л ойлгож байгаа. Гэхдээ гишүүдийн хэлээд байгаа нийтийн өмчийн тухай хууль болон одоо бусад хуулиудтайгаа хамтраад явах уу гэдэг дээр бол одоо бас эргэлзээ байна. За би нэг тодорхой хэдэн асуулт асуумаар байна. За төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас шууд зохицуулж байгаа 99 байгууллагаас 17 төрийн өмчт үйлдвэрийн газар гэсэн байна. Яг ямар компаниуд байна вэ? Энэ компаниудын одоо нөгөө нийтлэг мэдээллүүд байна шүү дээ. Өмч хөрөнгийн хэмжээ, борлуулалтын орлого, ашиг алдагдал тэр мэдээллүүдээ бас өгмөр байна. За орон нутгийн түвшинд бол одоо бараг хэдэн мянган компаниуд байгаа шүү дээ. За тэдгээр дотор бас яг энэ төрийн өмчт үйлдвэрийн газар гэдэг ангилалд хэдэн компани харьяалагдчихж байгаа вэ? Одоо яг энэ хууль батлагдлаа гэхэд тэр өөрчлөлт байгуулагдах одоо яг хэдэн тооны компани байгаа вэ? Яг ямар компани байна? Бүр жагсаалт баймаар байна. За дагаж мөрдөх журам гэд гарсан байна. Тэгэхээр энэ дагаж мөрдөх журмын хүрээнд болохоор энэ төрийн өмчт үйлдвэрийн газар гэдэг нэр одоо ангилал байхгүй олбогц тухайн компаниудыг бол одоо засгийн газар эсвэл орон нутгийн засаг захиргаа нь өөрчлөн байгуулна эсвэл татан болгоно гэсэн байгаа. За энэ дээр надад бол нэг бодит хардлага байна. Өнгөрсөн хугацаанд тийм төрийн өмчт компаниуд дээр байгаа одоо энэ алдагдaltaй ажилласан байдал, авилга, албан тушаалын гэмт хэрэгтэй холбогдсон байдал олон алдаа завхарлуудын талаар ярьсан. За тэгмэгц одоо өөрчлөн байгуулах эсвэл татан буулгах нэрийдлэр энэ бүх одоо баримт дотлохоо нь алга болохыг гэсэн бодит одоо юу гэдэг хардлага байна. Энэ асуудлыг бол хувь санаачлагч бас яаж харж байгаа вэ гэж. За дагалдах хуулиар энэ засгийн газарт эрх олгох тухай 91 оны хууль орж ирсэн. За түрүүн цэнгүүн гишүүн маань бас хэллээ. Энэ хуулийг бол одоо бие даасан байдлаар бас улсын их хурал хилц хэсгийг нь бол шийдвэрлээд ингээд явж байгаа гэж ойлгож байгаа. Тэгээд давхардаад ороод ирчихэж байгаа нөхцөлд одоо өнөөдөр бол энэ бараг хилцэхгүй байх нь одоо хилц хэсгийг нь бол дагалдах дээрээ дэмжихгүй байх нь зөв гэж хараад байна. За тэгээд эхний ээлжийн саяны хэдэн асуултанд яг тодорхой хариулт өгнө. Ажлын хэсгийн 1-р микрофон. За 60 шин асуултанд хариулъя. Ер нь бол орон нутгийн хэмжээнд бол 105 одоо төрийн өмчт үйлдвэрийн газар байгаа. За нийслэлд бол нэг 40 гаруй. За хамгийн их олон нь одоо Өмнө Говь аймагт. За эдгээр байгууллагууд бол их олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. За яг орон нутгийн түвшинд нэг 500-аад хуулийн этгээд аж ахуй үйл ажиллагаа явуулж байгаагаас дийлэнх нь буюу одоо 305 нь үйлдвэрийн газар хэлбэртэй гэдгийг онцлж хэлээ. За ер нь бол төрийн болон орон нутгийн өмчийн хуулинд үйлдвэрийн газрыг хоёр хэлбэрээр байгуулж байгаа. Нэг нь бол улсын цэцэд үйлдвэрийн газар, нөгөөх нь аж ахуйн тооцоолт үйлдвэрийн газар. За ихтэй сургуулиуд бол улсын цэцэд үйлдвэрийн газарт орж байгаа. Яамны харьяа одоо төсвийн санхүүжилтийн их усүртийн ийм байгууллагуудыг бол улсын цэцэд үйлдвэрийн газар гэж нэрлэдэг. За эдгээр газрууд бол нэг 40 гаруй ийм байгууллага байгаа. За аж ахуйн тооцоолт үйлдвэрийн газар бол өнөөдрийн байдлаар бол 10 одоо 7 ийм байгууллага үйл ажиллагаа явуулж байна. За би яг нэг үржил нэршлэлээр ингээд хэлчихье. За Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Critical Minerals одоо Монрос, Зав тээврийн үндэсний төв, зам тээврийн хөгжлийн төв, барилгын хөгжлийн төв, геологийн судалгаа шинжилгээний төв, дипломат байгууллагын үйлчлэгээ эрхлэх газар, Монгол кино нэгтгэл, үндэсний ашиг шаваагийн бэлтгэл сургалтын төв, мэдээлэл технологи үндэсний парк, засгийн газрын автобаз, эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн, замын үдийн дулааны станц, Монгол Кувейтийн байгууллага, уур амьсгал өөрсдийн хамтын ажиллагааны судалгааны төв, уур амьсгалын өөрчлөлт хамтын ажиллагааны судалгааны төв. Энэ дээр Монгол Кувейт аялал жуулчлалын хөгжлийн төв хоёрыг нийлүүлээд өөрчлөн зохион байгуулсан байна. Ер нь бол өнгөрсөн хугацаанд нэг 4 орчим үйлдвэрийн газрыг бол өөрчлөн байгуулж нэгтгэж нийлүүлсэн юм одоо үр дүнтэй байгаа. За яг ер нь бол энэ аж ахуй тооцоолт үйлдвэрийн газрууд маань бол төртөө гэрээлэх замаар төрийн зарим нэг ажил үйлчлэгийг л төрийн нэрийн өмнөөс хийж байгаа юм л байгууллагууд. Тухайлбал Автоэрийн үндэсний төв бол одоо
хөдөлгөөний зохицуулзаа тэгээд нөгөө номер дугаар энэ машинуудын нөгөө гэрчлэгээ хэвлэхээс эхлүүлээд ийм аж ахуйн шинжтэй үйл ажиллагаануудыг хийдэг. За 96 онд батлагдахтаа бол энэ төрийн үйлдвэрийн газрын статусыг энэ төрийн бол орон нутгийн өмчийн хуулинд их тодорхой зоогоод өгсөн ийм л зүйл. За би нэг нэмэлтээр сүүлийн асуулт. Сайн зураг гишүүн. За жаргалын гишүүний асуултанд хариулъя. Аливаа хуулийн этгээдийг татан болгох байт юм уу? За зорилгодоо хүрлээгээ татан болгож болно. Эсвэл одоо дампуурал төлбөрийн чадваргүй болоод татан болгож болно. Энэ нөхцөл байдал чинь одоо ажил хүлээлцэх, архив шилжүүлэх гэдэг тодорхой процесс. Хэдүүлээ одоо нэг ийм юм алга болчихно энэ тэр гэдэг юм чинь байхгүй шүү дээ. Энэ бүх зүйлүүд чинь татвартай харьцаа явж байгаа, нийгмийн татгалтай харьцаа явж байгаа. Харилцагч байгууллагууд яг шилэн дансанд бүх зүйлүүд ингэ суйрлаа явж байгаа. Тэгэхээр би бол ийм зүйл бол гарахгүй байхаа гэж бодож байна. Аль болохоор зөв засаглалгаа явдаг юм байхгүй бол эний чинь хууль хэрэгжүүлэх доор нүдтэй чинь сонгож хэрэглээд шүү дээ. Ядаж энийг нь хаагаад өгөө л гэж байгаа. Тэгээд дараа нь тэр төрийн эмчийн том реформ явахаар бүр зэгцрээд явна. Тэгэхгүй өнөөдөр ингээд Эрдэнэтээс эхлээд за одоо дүнгийн данган үйл ажиллагаа удагч байгууллагууд байна. Ийм хэлбэр рүү орчхоор чинь яаж бид нар нэг үндэсний баялагын сан, үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу за эргээд энийг олон нийтийн болгох зорилт. Тэгээд энэ хяналтын асуудал энийг дагсан эрсдлийг дараа нь